Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2015 онд нээлттэй хийсэн Wonderful Nightmare киног ярьж өгөхөөр бэлтлээ. Даатгалын нөхөн төлбөрч хийзээ орох юм бол явцсан хэр байгаа бол хүнийг очиж уулздаг ч юм уу гэж бодогдож байна уу? Тэг шаардлагагүй. Mig даатгал аппликейшн тавууллаа. Mig даатгалын хэрэглэгчид Mig даатгал гэсэн аппликейшнээ татаж аваад нөхөн төлбөрийн явцаа гар утснаас хянаад бас хүссэн үедээ цаг алдалгүй даатгалаа хийлгээд гэр бүлийн гишүүдээч бас бүх төрлийн даатгалд утснаас хамруулах боломжтой. Цагаа хэмнээд сэтгэл амар ажиллаа амжуулаарай. Бас Mig даатгалын хэрэглэгч болохыг хүсэх юм бол шууд апа татаад л зүгээр л хүссэн газраас хүссэн үедээ даатгуулаарай. Mig даатгал чухал бүхнээ хамгаалъя. За ингээд кинонд орцгоё. Нэг бүсгүн өгүүлэмжээр кино маань эхэлнэ. Аав маань далайчин хүн байсан. Миний доторх бүдэгхэн дурсамжинд аав маань цагаан хувцастай бидэнтэй салах ёс хийж тэрвэрч байсан. Харин энэ бол аавтайгаа уулзсан сүүлийн уулзалт байсан. Бяцхан охин аав нь амь өргөцсөн гэсэн мэдээг удахгүй сонссон юм байна. Харамсалтай нь ээж нь бас удалгүй энэ хорвоог орхижээ. Тэр мөчөөс эхлээд л би өөртөө найдаж эхэлсэн. Би хиндэж түшиглэлгүйгээр зөвхөн өөрөө бүхнийг болгоно гэж шийдсэн. Ингээд бяцхан охин том боллоо. Энэ бол манай киноны гол дүр Иону. Радиогоор корпорацийн захирлын хүү бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй эрэгт холбогдоод байна. Уг хэрэг цагдаагийн газар шалгалт явуулж байна. Инgeх үед манай хүн яг тэр компани захиралтай нууцаар ярьж байна. За, өмгөөлөгч юу вэ? Тийм ээ захирлаа. Би зохицуулна. Ингэж байна шүү. Тэгэхээр манай хүн өмгөөлөгч юм байна. Прокурорын газар яваад очих үед сэтгүүлчд бүчиж аваад уулзаж байна. "И өмгөөлөгч, та пак захирлын хүүг өмгөөлж байгаа хэрэгөө?" Энэ хэрэг одоогоор юунч тодорхой болоогүй байна. Та бүхэн яаран дүгнэлт хийхгүй байхыг хүсье. Ингээд орчлоо. Нилээн алдартай өмгөөлөгч бололтой шүү. Тэгэд хохирогч бүсгүй болон ээжтэй нь уулзлаа. Шууд л дуу хураагуур гаргаж ирж тавиад танд тохиролцох санал тавьж байна. Надад юу ч хэрэггүй. Энэ мөө өөдгөө амтныг шоронд оруулмаар байна. Танд л гэж хэлэхэд HK корпорац бол Солонгосын шилдэг 10 корпорацийн нэг. Захирал нь хүүгээ гадаадын нэг салбар руугаа хэсэг явуулаад тэгээд л хүмүүс саяны болсон хэргийг мартчихна. Харин таны охин яах вэ? Охин чинь Солонгост сурна үсттэй. Эндээ ажиллаж хүнтэй суух байхаа. Энэ хэрэг цааш үргэлжлээд Солонгосын бүх хүн охиныг чинь таньдаг болчоор цааш нь яаж амьдрах юм бол? Бас дээрэс нь яг ч хүчирхийлэл байгаагүй гэж сонссон шүү. Ингээд амар шаханд оруулж байна. Ээж нь ууралсан чи охин нь усч ирээд "Ээж, түүний зүгээр гэртээ харъя. Бид тохирно. Зөндөө их мөнгө өгөөрэй" гэд бууж өгч байна. Ийм маягаар баячуудын талд ажилдаг байхна. Нөгөө хүүн гарч ирээд "Хөөх, үнтэй хуйлчж аргагүй өөр вэ шүү" гэсэн чи хүүг нь тоож юм дуурдаггүй. Тэр үед харин нэг прокурор таарад жаахан үг хийж байна. "Энэ охин амиа хорлох оролдлого хүртэл хийснийг мэдэх үү? Таны сэтгэл их өвдсөн болол та. Рационал байдал болон emotional байдал гэж хоёр зүйл байна. Энэ хоёр л ядуу баян хоёрыг хооронд нь заагладаг юм. Ингэснээ яваад өглөө. Их сэхэн бүсгүй байна. Удалгүй найзтайгаа хамт боксing бэлтгэл хийж байна. Амар зодолдож байна шүү. Тэгингээ бас яагаад өдийг хүртэл хүнтэй суугаагүй байгаа талаараа ярьж байна. Хоёулаа арай өөр сонирхолтой юм ярьж болохгүй мó? Ирчүүд болон хайр дурлалаас өөр сонирхолтой юм юу байна? Инgeх үед нөгөө том корпорацийн захирал нь залгаж байна. Шууд очиод уулзлаа. "Өөг маань гаргаж авсанд баярлалаа. Би энэ газарт орон сууцны хороолол барих гэж байна. 5 жилийн дараа эхэлж болно гэсэн. Гэхдээ би энийг хурдлуулмаар байна. Чи энэ тал дээр ажиллаж чадах уу?" Гэснээ BMW машины түлхүүр болон өөрийн компани VIP Platinum зээлийн карт өгч байна. "Асуудалгүй. Би зохицуулна" гэд шууд саналыг нь хүлээж авлаа. Ажил нь бүтээд янз бай шүү. Манай хүний амьдралын хэв маяг нь ч бас нэлээд хэн зэрэг юм байна. Тансаг байшиндаа өглөө усаад дээд зэрэглэлийн өхрийн махаар стейк хийж идээд тэгээд нөгөө BMW машин авнаад ээжийнхэн дурсгал дээр очлоо. Тэгснээ нэг цаас гаргаж ирээд "Миний Америкийн нэгдсэн улсын шилжүүлгийн хариу ирсэн. Би танд хэлээгүй юу? Би хизээч тань шиг өрөвдөлтэй амьдралаар амьдрахгүй" гэж ингээд өнгөрч байна. Ээж авдаа гомцсноос болоод их хатуу хүн болцсон бололтой. Тэгээд харанхууд буцаад гэрлүүгээ харж байна. Өөдөөс нь харин нэг жолооч зүүрмөглээд ирж байдаг. Жону яг мөргөлтгийн даван дээр машина эргүүлээд хажуугаар нь гарчлаа. Тэгсэн зам дээр нэг муур ээж таарад цоцсондоо замын хажуу руу унцдаг. Гэнэт Жону маань нэг байгууллагын хүлэн авах дээр сууж байна. Юу болч вэ? Тэнд нь хүмүүс оочрлоод таазанаас их Евросын гэрэлтэй газар вэ шүү. Манай очоод "Уучлаарай. Энэ юун газар вэ? Би яагаад энд байгаа юм бол?" "Та нэрээ хэлдээрэй." "Иону. Төрсөн он сар өдөр 1976 оны 10 сарын 23" гэсэн чинь цочид сонирн болоод цааш орчлоо. Цаа дөрөнд нь харин дарга нь бололтой нэг нөхөр ажилтнаа загинж байна. "Чиний алдаанаас болж ямар олон буруу ойлголт гарч байгааг харж байна уу?" Гэсэн чинь нөгөө ресепшн ирээд "Ахалха, дахиад нэг хүн хугацаанаас өмнө хүрээд ирсэн байна. 1941 онд төрсэн Ионутай андуурагдаад ирсэн байна." "Йоо, энийгтэй." Ингээд камер харсан чинь эмлэгт нэг эмээ амилж усч ирээд хүмүүс "Хөөх, тэр амьд байна. Гайхамшигтай."
Ингэж авна шүү дээ. Хөөхий. Дарга нилээн бодож байгаад. Ингээд сарын дараа өөхөх байсан нөгөө бүсгүй яалаа. Девочнд байгаа. Тэгвэл тэр бүсгүн оронд төөнийг оруулаад сарын дараа гэхэд буцаагаад сольж болох юм байна. Ингэж байна шүү. Тэгээд дарга Йонутай уулзлаа. Сайн байна оо. Энэ өгсөн хүмүүсийн төр саатах газар юм байгаамаа. Йоо, би өгчихсэн юм уу? Болохгүй шүү дээ. Би залуу байна. Үгүй, та намайг буцаагаад амьдруулаач. За ойлгож байна те. Тань шиг санал нийлэхгүй байгаа хүмүүс зориулсан тусгай хөтөлбөр байдаг юм аа. Ингэхдээ та эхлээд заавал бидэнтэй нэг зүйлийг тохирох ёстой. Тэр нь юу юм бэ? Сарын дараа өөхөх байсан нэг бүсгүн оронд түүний амьдралаар нэг сар амьдрах ёстой. Энэ хугацаанд та өөрийнхөө хуучин амьдралд орох гэж оролдож болохгүй. Сарын дараа харин та өөрийнхөө амьдралд юу ч болоогүй юм шиг буцаад орно. Юу? Миний царай цус бүх юм өөр шүү дээ. Тэрийг бид зохицуулнаа. Та тэр эмэгтэй сүүлийн нэг сарын амьдралаар л амьдрна гэсэн үг. Эсвэл та одоо шууд Деважн руу явж болно. Гэсэн чинь манай бүсгүй шууд зөвшөөрчлөө. Тэгэд нүдэ нэтэл шал өр амьдрал сэрж байна. Толовтой цамц, дээр нь будаа наалчихсан. Бас буурчхар ширэлцсэн ус. Энгийн нэг гэрээ эзэгтэй амьдралд ороод ирчиж. Нөхөр нь ороод ирсэн чинь айж өрлөөд буу юм боллоо. Ой, яагаад байгаа юм бэ? Чи Scream киног дуурайгаад байгаа юм уу? Үгүй юу. Ингээд гараа явчлаа. Гарсныхан дараа барьж байсан зураг хартал. Хөрмийнхэн зураг байж байна шүү. Яг өөрөө дүрээрээ байж байна. Тэгэд гараад ирсэн чинь нэг өсвөр насны охин сууж байдаг. Өглөөний цай бэлддэг юм уу? Чи хин бэ? Цаа. Бүр ийм дээрээ тулсан уу? Гэсэн тэндээс өөр нэг хүүхэд. Гайхаад шууд зугтлаа. Тэгсэн охин ирээд мөнгөг хурдлаач. Ингээс нэг юм гаргаад өглөө. Нөхөр нь тэндээс. За өглөөний цагаа ууцгаая. Идэж өгнө. Өглөөний юу вэ? Өглөөний цай байхгүй юм уу? Уучлаарай. Би чиний эхнэр шиг харагдаад байна уу? Одоо бас ямар кино вэ? За би хоцорлоо. Ядаж хүүдээ будаа агшааж өгөөрэй. Ингээд гараа явчлаа. Манай хүн шууд гүйж гараад. Надад энэ эмэгтэй, нөхөртэй, хоёр хүүхэдтэй гэж анхааруулахгүй яасан юм бэ? Ингээд орилж байна. Цаанаас нь ээж таны төрөвч гээд өгч байна. Арсан чинь 1981 онд төрсөн гэж байна. Тэгэхээр би 34-тэй байх нэ. Тэгэд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөр явдаг. Замд нь харуул өвгөн. Окей мадагтай. Хүн орхоод өгсөнд баярлалаа. Юу гэсэн чи тэндээс нэг зэвүүн байрын сөөхийн дарга эмэгтэй. Хоош, лифтэнд байсан зар урагдсан байна лээ. Танаа хүүхдүүд үү? Ингэснэ зодох гээд байна шүү. Ингээс мултраа цаашаа явж байгаад баахан ээж нарын дунд яваад орчлоо. Чи ирдсэн үү? Миний дарсан кимчиг амсах уу? Гэс ажуунаас нь. Хой. Би өчиг дээр амссан. Шал балер юм байлээ шүү. Чи юу гэсэн бэ? Амттай байлээ л гэж. Ингэж авна шүү. Тэгээд хүүхдээ явуулчаад эзэгтэй нартай хамт хэцүүх өдрийг өнгөрүүллээ. Явах гэсэн нөгөөдүүл нь явуулдаггүй. Авч кофе шоп ороод баахан савнгийн дөр яриад байна. Би тийм олон ангид кино үздэггүйтэй. Юу? Чи чинь савнгийн дөөрний хорхоотон бидтэй. Тэр байтга бүр банк дүрд нь орж жүжиглээд байдаг үсттэй. Ингэж байна шүү. Газ зүхтэж гараад 0 ороод хөрмийн бөгжөө тайлж авах гэд үзэж байна. Тэгсэн ард нь. За яаж байна? Яй, хүн цаач очих юм аа. Амьдралаасаа зуухтах гээё. Би нөхөртэй хоёр хүүхдийн ээжээ амьдралд орчихсон байх шүү дээ. Тэр хүүхдүүд нь амар. Бас энэ хүүхнүүд эднэр яавч миний зэндавш. Дуу чангатай, бас бүдүүлэг. Хадагтай. Хэрвээ та энэ амьдралыг хүлээж авахгүй бол таныг би Деважн руу аваачхаас өөр аргагүй. Та өөрийнхөө амьдралыг эргүүлж авмаар байна гэсэн байдстай. Ингэсэн чи манай хүн жаахан номонд орлоо. Тэгээд арай өрөөр үзлээ. Амьдралтайгаа танилцаад хувцснуудаа бүртгээд хүнсээ тооцоолоод гэр бүлийн зураг хараад. Тэгэхээр энэ эмэгтэй энэ залуутай 18-тайдаа таарад хоёр хүүхдийг нь төрүүлсэн. Эмэгтэй хүний хувьд өөрийнхөө карьерийг орхиод гэрээ эзэгтэй байхаар шийдсэн юм байна. За ойлголоо. Ядчил би 5 насаар залуу юм да. Гэхдээ арай чи ингэж амьдрж болохгүй шүү дээ. Надад өөр ингэсэн арга бий. Ингэснэ карта гаргаж ирж байна. Дэлгүүр ороод баахан лаглаг хүнс авлаа. 497 мянга. Манай хүн карта лаги хэмсэг өгöd. Танад хүргэлт байгаа юу? Гэсэн чинь үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж авна шүү дээ. Бэлэн мөнгө харсан чинь 40 мянга вон. Чаавас. Тэгээд удсан дуурсан чинь. Хөөхөө. Хүүхдээ чинь сургууль тарчаад байна. Ирж авдаггүй мó? Ингэж авна шүү дээ. Гялс гүйж очоод авлаа. Харихтаа лифтэнд явж байтал нөгөө зодчих гээд байсан эмэгтэй ороод ирлээ. Танах давсалсан загас авахгүй байсан юм уу? Манай ээж өөрөө гараараа хийсэн. Уучлаарай. Би загас идэггүй чиг шиг. Авч дийлэхгүй л байгаа үсттэй. Юу? Ингэсэн чи цамцыг харснаа. Брата гэж брэнд байдаг юм бах та. Парадал гэж сонссон юм байна. Гэж байна шүү. Энэ яаж вэ нөөш? Орой нөхөр охин хоёр нь ороод ирлээ. Хануул, амли, аавн дахиж чиний баасны тухай ярихгүй. Та дөнгөж сая ярьчлаа штэ. Ингэсэн чи манай хүн тэнд лаг стейк хийцэн сууж байна шүү. Хэрвээ ирчихсэн бол нааша ширээнд сууцгаана уу? Юу? Тэр яач вэ? Ирсэн бол ширээндээ сууцгаана уу гэж байна. Стейк нэрэ амар хатуу юм аа. Энэ өхөр одоо фитнес хийдэг өхөр юм бах та. Ямар хатуу юм бэ? Надад та бүгдэд хэлэх зүйл байна. Би ээж болоод эхнэр үний хувьд
та бүгдэд их олон зүйлийг зориулсан. Тиймээс одоо 1 сар амралтаа авахар шийдлээ. Юу? Та явах гэж байгаа мó? Хаашаа? Хөдөө аав ээж дээр очино. Тэгээд Харугийн арга болж байна. Бид гэрийн үйлчлэгч авч болохгүй гэж юу? Тийм мөнгө хаанаа юм бэ? Миний жүжигчний курсд ч төлөх мөнгөгүй юм байж. Ингэж авна шүү дээ. Болохгүй нь бол та. Охин нь босоод явсны дараа нөхөр нь. Хайраа. Яагаад хачин зан гаргаад байгаа юм бэ? Аав ээж чинь алирд үхчихсэн шүү дээ. Тийм гэж юу? Ингээд жаахан гуних тавина. Дарсаа хундаглаад. Би дахиад л өнчи юм байна. Ингээд орой унтлахынхаа өрөөнд явдарлаа. Нөхөр нь удахгүй төрийн албаны нээлттэй үдшилэг болох гэж байгаа. Чи надтай хамт явах уу? Юу? Чи төрийн албан хаагч юм уу? Тийм ээ. Би төрийн албан хаагч. Чи арай одоо мэдж байгаа юм биш үсттэй. Хүүхдүүд унтчихсан уу? Ингээснэ эхнэр нөхрийн хийдгийг хийх гээд өмдөө тайлаад унлаа. Цаашаа вэ. Ингээснэ гарын мушгаад дарчлаа. Юу вэ? Өнөөдөр чинь чи бид хоёрын нөгөө өдөр штэ. Ичээд байгаа юм биш үсттэй. Хоёр хүүхэд гаргачаад ичээд байгаа юм биш үсттэй. За. Нэгэнт ярьсных. Чи 18 настай охиныг жирэмсэн болгоод хамт амьдарсан. Тэгээд 2 удаа жирэмслүүлж хүүхэд төрүүлээд бас ийм жижигхэн байшинд амьдруулад карьерийг нь боомлоод байж байна. Чам шиг ирчүүдийг юу гэдгийг мэдхүү. Чи бол хүчирхийлэгч. Бас ийм байж иргэдэд үйлчилдэг төрийн албан хаагч гээд байгаамаа. Өөрөөсөө ич ингэж авна штт. Нөхөр нь гайхлаа. Тэгснэ. Өнөөдрөөс тусдаа унтна. Ингээд шууд буудан руугаа яваад өглөө. Маргааш нь нөхөр нь ажил дээрээ бөөм бодолуулаад байж байна. Манай эхнэр ойрд яагаад надад уурлаад байгаа юм болоо? Би бүр ойлгохоо байла. Ингэсэн чи найз нь салах өргөдөл өгөөд үзээ. Тэгэнгүүт шууд за гэд авчих юм бол өөр залуутай болсон гэсэн үг. Манай экс яг тэгси ингэж авна штт. Тэр үе тэр нь дарга нь явж байна. Манай хүн гялс очоод хүмүүсийн амьдарч байгаа хэсэгт дуу чимээний тусгаарлагч хийн гэсэн төслөө танилцууллаа. Гэхдээ тэр газар чинь удахгүй асар том орон сууцны хор олол баригдах гэж байгаа шүү дээ. Гэхдээ тэнд одоо 2000 айл байгаа шүү дээ. 2000 айл гэж ингэж байна шүү. Дарга нь халгаахгүй нь бол та энэ хоёр нөгөө HK корпорацийн барилга барих гээд байгаа газрын талаар ярьж байгаа юм байна. Нөгөө тал тарийн эхнэрүүд нь нөгөө бүтээн байгуулалтын эсрэг өргөдөлд гарын үсэг цуглуулж байна. Манай Ёнуу харуугүй юу? Шууд захирлын хэлж байсныг сандаг. Би энийг урагшлуулмаар байна. Чи зохицуулж чадах уу? Манай хүн шууд өөрийнхөө хуучин гэр рүү яваад очлоо. Миний пассворд өөрчлөгдөг байна. Энэ миний гэр штэ. Би яагаад сандраад байгаа юм болоо? Тэгээд өөрийнхөө хийж байсан ажлын материалыг олж авна. Ажлаа явуулж өгье гэж бодсон бол та. Тэгснэ гинэт нэг юм саналаа. Нөгөө захирлын өгсөн зээлийн карта гаргаад ирлээ. Авангуудаа шууд тансаг дэлгүүр рүү яваад орно. Тэр доор нь 3 сая воны худалдаа авалт хийдэг. Зөндөө олон шин бараа ирсэн байх чинь вэ. Ингээд гарын үсэг зурлаа. Тэгсэн чи шал уур пак гэд хүний нэр байж байна. Худалдагч жаахан гайхаастай. Тэр үед охин нь сургууль дээр байж байтал нэг дээд ангийн залуу ирж байна. Сайн уу? Чи Ким хан уйл баха? Тийм ээ. Найзууд болцгоё. За тэгье. Ингэж байна. Охин нь жаахан талтай бололтой. Тэр үед харин Харугээд баг хүн найзуудтайгаа ярьж байна. Найзууд нь өөч чин цэвэршж байгаа баха. Юу? Тэр нь яадгийг мэдэхгүй. Хэсэг муухай ааш гаргаж байгаад зүгээр болдог гэсэн. Ингэсэн чи Хару эмийн савраад би цэвэршилтийн юм авъя. Манай ээж тийм өвчтөй. Ингэсэн чи эмийн санч өхөрдөд. Баахан С витамин өгчлөө. Ээжтэй витамин О гэж хэлээд өгöd байгаарэ. Ингэж байна шүү. Оройн Хару ээжтэй авчираад өгч байна. Надад уу? Одоо юу? Ямар эсэглийн юм бэ? Нөхөр нарийн орой ажилласаа ирээд зөргөө чангалж байгаад. Хоёулаа ярилцах хэрэгтэй байна. За, суугач. Би зогсож байя. Хайраа. Би их юм бодлоо л доо. Байц, намайг хайраа биш. Ёнвуу гэд нэрээр манд дуудаж иж болох уу? За, хайраа. Үгүй бишээ, Ёнвуу. Тэгэд 18хан наснда надтай суусан гэд гомдолтой байгааг чинь сонссон. Гэхдээ чи өөрөө миний араас гүйсээр байгаад авцуугаа үсттэй. Чи өөрөө намайг царайлаг болохоор надгүйгээр амьдрч чадахгүй гэсээр байгаад суусан штэ. Ингэж авна штт. Хөөрхий. Тэгэд чамайг төгссөний дараа бид болцож эхэлсэн. Ямар ч хууль бус юм байхгүй. Чи яагаад ийм юм ярьж байгаа юм? Одоо би гэр бүлийнхээ төлөө хичээж ажиллаж байна. Тийм байхад би хариуцлагагүй хүчирхийлэгч гэж юу? Ингэсэн чи хэлэх үггүй болчлоо. Нөхөр нь бас салах хөргөдөл бэлдээд ирсэн байна. Тэрийг гаргаад ирлээ. Авах гэсэн чи өгдөггүй. Авчих юм бол өөр үнэтэй болсон гэсэн үг гэд бодсон байгаа шүү дээ. Манай хүн аваад харсан чинь салах хөргөдөл гэж байна. Ёнвоо. Тэгэхээр би үнчин дээрээс нь бэлэвсэн болох нэ. Тэр үед харин охин нь ороод ирлээ. Йоо, үлсэж өглөө. Тэгсэн цаанаас нь нөхөр нь нөгөө дэлгүүрээс авсан юмыг нь гаргаад ирнэ. Энэ юу вэ Ёнвоо? 2 сая воноор цов авчихсан юм уу? Наадахыг чинь би чиний мөнгөөр аваагүй. Өөрийнхөө мөнгөөр авсан. Ингээд томорсон чинь тэндээс 2 цагтаа ороод ирлээ. Уучлаарай. Ёнвоо гэж байгаа болов? Шууд цагдаагийн газарт. Та хадагтай Кангед комонд орчихсон байгаа өмгөөлөгчийн картаар дэлгүүрээс худалдаа авалт хийсэн байна. Хаанаас энэ картыг хулгайлснаа хэлээд ихтэй. Би найзаасаа зээлсэн юм аа. Йоо, ийм хөгшин үзээр явгаа. Алдартай хуульчтай найзууд байж таарах уу? Ингээд цагдаа шууд доромжилж байна. Йоо, хөгшин үзээр ингэнэ. Ингээс нөхөр нь усч ирээд. Алуу, явцгаая. Өөш. Та хоёр хаашаач явахгүй. Сууцгаа. Сонс. Бид нар мөрдөн байцаалтад сайн дураараа тусуулахын тулд ирсэн. Хуулиндаа сайн дураараа ирсэн бол
Сайн дураараа явах хэрэгтэй гэж байдаг баха. Танд эсэргүүцэх юм байна уу? Гэсэн цагтаа жаахан номонд ороод байхгүй. Бас энэ картыг би найзаас авсан юм. Пак хуульч бит хоёр нэг хуулийн сургуульд хамт сурч байсан. Тэр надад картаа өгсөн гэж авна ш. Тэгээд шалгаад үзсэн чинь нэр манай хүн Пакийн сурж байсан хуулийн сургуульд 2 жил сураад тэгээд хайсан болж таарлаа. Одоо уучлалтгүй. Хинч миний эхнэрийг хөгшин үзээр ингэж хэлэх ёсгүй. Гэсэн чинь цагдаа нар уучлалтгүйла. Уучлаарай адагта. Тэгээд гараад ирлээ. Януу тэнд. Тэгэхээр энэ манай доод курсын залуу байсан байх нэ. Ягаад хуулийн сургуулаа хаяад өрөвдөлтөд төрийн албаа хагжуулсан болоо. Ингээд бодож байна. Тэгсэн нөхөр нь чи өөр хүнтэй болоо юу? Юу? Өөр хүн гинэ. Юу яриад байгаа юм бэ? Үгүй бол бусдын ч яах вэ? Юу ч болсон бай. Би чамдаа итгэнэ. Ингэснэ толгойг нь илчээд яваад өглөө. Януу маань нэх гоё хайр мэдрээд явчлаа шүү. Энэ одоо яаж байгаа юм бэ? Сая яач юу? Тэгээд байшингийн дээвэр дээр толгоогоо тэнтрээд байна. Тэгсэн нөгөө ахлах гинт гараад ирлээ. За яаж байна? Ёй, хүн цач очих юм аа. Чи ердөө 44 цаг 14 минут түүний амьдралаар амьдарч байна. Тийм байтал салах өргөдөл аваад дээрээс нь хулгай хийж цагдаа дээр дуудагдлаа. Чамайг би энэ амьдралыг сүйтгэх гэж явуулаагүй шүү. Яг чам шиг 2 дахь боломжийг хүсэж байгаа өчнө олон хүмүүс вэ. Ядаж ганц удаач болов. Гэр бүлдээ сайн юм хийж үз. Ингээд хэд явлаа. Маргааш нь нөхөр нь нөгөө цовных нүунийг хараад байж байна. Ээжинийг хулгайлсан гэснэ үү? Үгүй яалаа гэж. Цагдаа нар андуурсан гэд биднээс уучлалтгүйгээд сүйд болсон гэд боддоо. Тэр үед нь Януу гараад ирлээ. Би энийг буцаагаад өгчөө гэсэн чинь хэрэггүй. Наадах их чи би төлчээ. Үгүй зүгээрээ хүмүүс миний бүсгүйг навсгар гэж дуудахыг би зөвшөөрөхгүй гэж байна шүү. Миний бүсгүй гинэ. Ингээд дахиад хайр мэдрээд явчлаа. Манай хүн харин тэрүүгээр эвтэйхэн хуршүүдээ тандаад нөгөө шин барилгын ажлаа багхан явуулаад байна. Тэгсэн хүүн ороод ирлээ. Өө би нэрэн чамаг авах ёстой байлоо. Хөөрхи. Жибүгийн ээж танд үг хэлүүлсэн. Өөрөө төрүүлсэн бол өөрөө хичээлээс нь авч сураач гэж хэлсэн. Ингээд болоо. Маа битмээ үү гэж байна шүү. Дахиад С витаминээ уулгаж байна. Тэр үед нөхөр нь орж ирээд манай нөгөө ажиллаа гялс орон доогуур шидчихлээ. Нөхөр нь маргааш ажлын хүлээ авалттай. Чи очихгүй гэвэл би ойлгоно. Гэсэн чи гинэт нөгөө ахлагын хэлсэн үг санаанд нь орлоо. Тэгснэ. Би явна гэд зөвшөөрч байна. Нөхөр нь буруу харж инээгээд бөөн баяр. Маргааш нарийн хүлээ авалтан дээр манай Януу янзын гоё болоод ирдсэн байна. Нөхөр нь гайхастай. Гү чи яасан? Мохоо байна уу? Үгүй. Хөөхөн байна. Чи сая түгдэрсэн үү? Гүгүү. Хөөхөн байна. Тэнд нарийн хот төлөвлөлтийн том дарга ирдсэн байна. Нөхөр нь явж очиод нөгөө дуу тусгаарлагч хийх төслөө танилцууллаа. Тэгсэн нөгөө зэвүүн дарга нэрээд гялс болиулаад даргыг цааш наваад явчлаа. Януу харсан чинь нөхөр нь жаахан гойнигтай байна шүү. Тэгээд бөөндөө хоол идэж байтал Януу дарга би нэг юм асууж болох уу? Оо за тэгэлдэ. Ягаад энэ явган зам байн солигдоод байгаа вэ? Уул нь хуучин зам нь эвдрээгүй л байх шиг байх юм. Ингэсэн дарга нь сонирн болоо явчлаа. Та төлөвлөгчдийн мөнгийг иргэдийн амьдралд чухал хэрэгтэй зүйлд зарцуулах хэрэгтэй биш гэж юу? Үгүй тийм л дээ. Тэгээд чухал хэрэгцээтэй юм гэдг нь танихаар юу вэ? Манай нөхрийн боловсруулсан дуу тусгаарлагч суйрлуулах төсөл. Энэ бол манай дүүргийн иргэдийн амьдралд шууд эргээр нөлөөлнө гэд нөхрийгөө шидчихлээ. Нөхөр нь болиулах гэсэн чи гарын мушгаад үргэлжлүүлээд байна. Дарга тэнд. За тийм байна. Ингээд нөгөө шинэ орон сууцны хорол чинь хэзээ вэлээ? Тэр 5 жилийн дараа. Гэхдээ хууль чинь урагшлуулад 3 жил болгоцсон. Ингэсэн чи манай хүн уух юма төрөгчлээ. Тэр хууль чинь өөрөө шүү дээ. Зэвүүн дарга төргүүлчихэд эхэл хэцүү яриагаа дуусгана. За тэгвэл тусгаарлагчаа барьж болох юм байна гэж байна шүү. Нөхрийнхэн санаа дэмжигчлээ. Зэвүүн дарга бөөн уур гарч ирэнгүүтээ. Наад шулмныхаа амийг барь чадахгүй нөө. Ингээд томорч байна. Тэгсэн манай залуу шууд цохоод унгаачлаа. Хэн ч миний эхнэрийг шулм гэж дуудахгүй шүү. Ингээд явцгаана. Манай залуу их сайн нөхөр болтой шүү. Гарангуудаа хамт юм ууцгаана. Яагаад тэгж байгаа юм? Миний эхнэрийг хинч доромжлох ёсгүй. Ажлаасаа халагдчих юм бол хэдүүлээ гудамжинд гарна шүү. Тэгсэн ч гэсэн би жаргал тавих болно. Чи яагаад хуулийн сургуулаа хийцэн? Гү чи ой санамжаа алдчихаа юу? Чи хануулыг төрүүлсэн болохоор би хариуцлага хүлээгээд ажил хийхгүй бол болохгүй болсон шүү дээ. Та хоёрын төлөө бол би карьераач золиослно гэд шийдсэн шүү дээ. Ингэж байна шүү. Нэрэн сайн залуу байсан юм байна. Оройн жаахан согтуу гэртээ. Эхнэр би унтаж чадахгүй байна. Зүгээр унтаа. Энэ золиг хийхдээ. Жаахан сайн хандсан биш. Ингэсэн чи хүн тэврээд авч байна. Нэг болиулах гэснэ. Уга бас зүгээр ч юм уу гэд тэвэрлээ. Нэрэн зүгээр юм бэ шүү. Маргаашнаас нь манай хүн сайн эхнэр байх гэж үзлээ. Тэгээд будаа агшаана. Охин нь та юу хийгээд байгаа юм бэ? Яасан? Гэрийн эзэгтэй хүн гэрийн эзэгтэй ажиллаад хийж байна. Тэгээд охиндоо зүгээр мөнгө өгөхөө болоод дэлгүүрийн тор янзлуул мөнгө өгнө гэд хэллээ. Дөрс шилжиж хэсэг гэрийн эзэгтэй нар нөгөө зэвүүн сөөхийн дарга ажлын талаар ярьж байна. Тэр хувцсны дэлгүүрээс мөнгө аваад өөрөө авчихсан гисэ. Манай хүн ардна. Та нар харсан юм уу? Юу? Хэрвээ харсан бол наадах чинь ноцтой хэрэг шүү.
шүү. Ингээс нөгөө дарга нь хүрээд ирлээ. Та нар миний талаар юм яриад байна уу юу? Хатаасан загас авсан уу? Би нэрийг нь бүртгэж байгаа шүү. Чи авсан уу? Гэсэн. Авсан. Энэ байна. Ингээд гаргаад ирж байна. Тийм үү. Ингээд яваад өглөө. Манай Ёну бас яваад өгнө. Нөгөөдөл нь. Гэхдээ энэ Ёну одоо сүүлийн үед яаж чаддаг юм болоо? Энэ аягүй бол сөөхийн даргатай нийлжгсэн түүний тагнуул хийж байгаа баха. Донгос. Чи өөр л түүний тагнуул биз? Загсыг авцсан. Гэхдээ би жижигээс нь авсан шүү дээ. Тэр үед харин хааруу гүүж байгаад бүдрээд унчлаа. Нэг сайхан сэтгэлтэй ахгүй тэндээс хүүг босгоод шархан дээр нь лент нааж өгнө. Тэгс нөгөө сөөхийн дарга ирээд. Ой чи түрээсээ төлөөгүй байгаа үсттэй. Би 8-аагаа дуусгачаад өгнө. Окей, одоо өг. Окей бол юм авраагаад яв. Ингээд томорч байна. Тэр үед харин манай Ёну гараад ирлээ. Хүн ээж энэ ах намайг унсан чинь надад тусалсан. Харин энийг ч түүнийг хөөгөөд байна. Ингээд байна шүү. Ёну шууд. Яагаад түүнийг хөөгөөд байгаа вэ? Энэ түрээсээ төлөхгүй юм зараад мөрөх гэж байгаа юм. Та энгийн хүнийг үйлдэл хийхээс өмнө хулгайч дээрэмчин гэж гүтгэж байгаа мó. Юу гинэ? Чи тэгээд яах юм? Намайг шүүхтэх гээ юу? Гэсэн чи Ёну шүүх гинэ. Гэт дээшээ заагаад. Тэр антенуудыг харж байна уу? Байран дээр антен байрлуулсны төлөө төлбөр төлөх ёстой байдгийн. Үүнийг та нар мэдхүү. Жилдэл гэхэд нэлээд хэдэн сая. Сүүлийн хэдэн жил тогтмол байрлуулсан гэх юм бол хэдэн 10 сая болно. Тэр мөнгийг та яасныг асууж болох уу? Бас хүнс, хувцсны дэлгүүрүүд бүгд таны хувийн данс руу мөнгө шилжүүлсэн биш үз? Ингэж авна шүү дээ. Нөгөөх нь байлд ороод сонирн болж байна. Би тэгээд бүгдийг нь ажилдаа зарцуулсан та. Эрүүгийн хуулийн 356-ад бичснээр албаны мөнгийг хувьдаа завшуул багада 10 жил хоригдож 30 сая воны тургуул төлдөг гэж та мэдхүү. Ингээснэ нам жижигрүүлээд та одоо болтол уучлал гуйхгүй л байх юм уу? Ингээд бүгдийг нь өмнө уучлалт гуйлгууллаа. Хүмүүс бөөн баяр дарамтнаас чөлөөлөгдлөө. Гүчи эднийг яаж мэдсэн юм бэ? Манай нөхөр хэлж өгсөн юм аа. Нээр нь танаа нөхөр чи хуулийн сургуульд сурсан шүү дээ. Дээрээс нь царайлаг. Ингээд одууллоо. Маргааш нарийн охин нөгөө авсан даалгавраа биелүүлээд 10,000 вон аваад явлаа. Тэгээд хичээлдээ явах үедээ нөгөө сургууль дээр танилцсан дээд ангийн хүүхд ингэрт нэрдсэн байна. Танад хүн байхгүй мó? Аав ээж гадагшаа явсаа. Ингэж байна. Баяа айлвэ шүү. Тэгснэ охин руу дөхөд унлаа. Охин гайхаад болоо ингэж болохгүй шүү дээ. Яасан бэ? Би чамд таалагддаг үсттэй. Тэгсэн ч гэсэн ингэж болохгүй шүү дээ. Хөх тэр юу вэ? Ингэсэн чи тэнд нь найзууд нь удсаараа бичлэг хийгээд байж байна. Аюултай юм болох гэж байжээ. Охин шууд уурлаад алгачаад гарах гэтэл араас нь үстэд авлаа. Ёну гэртээ сууж байтал охин нь нэлээ уртай ороод ирлээ. Ороод харсан чинь нүүр ам амар болчихжээ. Ёну шууд очиод надтай яар. Хэрвээ ярихгүй бол ээж нь чамд тусалж чадахгүй шүү дээ. Та зүгээр бүх юм зүгээр болно гэд намайг тэрж болохгүй гэж юу? Ингэж байна шүү. Тэгээд бүх юмыг нь яриуллаа. Ээж нь сандраад шалгах гэтэл зүгээрээ юм болж амжаагүй байхад би цогчоод зүхтаацсан. Ингэж байна. Одоо харин би хичээлдээ яаж явах юм бэ? Ингээд уйлаад байна. Зүгээрээ ээж нь одооноос зохицуулна. За юу. Тэгээд шууд захирал болон нөгөө дээд ангийн залуугийн талынхантай уулзлаа. Нөгөөх нь өмгөөлөгчдөг ирсэн байна. Би Кёнхуны өмгөөлөгч байна. Юун төрөнд болсон зүйлд хөлцөл өчи. Хэрвээ бидний тавьсан саналыг хүлээж авах юм бол ингээд ярьж байна. Ёну сонирн болоод уучлаарай. Төр хүлээгээрэй. Ингээд 0 орлоо. Манай хүн чинь өөрөө яг ийм хэрэг дээр ажиллаж байсан шүү дээ. Тэгээд би юу хийчихвэ? Намайг уучлаарай. Ингээд өөрийнхөө хийсэн зүйлд харамсаж байна. Тэр үед охин нь ороод ирлээ. Ээж зүгээр тэдний саналыг хүлээж аваад гэртээ харьяа. Би зүгээр хоёулаа угаасаа тийм мөнгөтэй хүмүүстэй шүүхтэлцэж чадахгүй шүү дээ. Гэж байна шүү. Ёну нулимсаа арчаад. Миний охин мөнгөгүй хүн шүүхэд ялдаггүй гэж хэн хэлэв? Али явъя гэд яваад орлоо. Оронгуудаа охиндоо. Миний охин битгий гунгил. Чи ямар ч буруу юм хийгээгүй. Нөгөө өмгөөлөгч тэндээс. Хуулиар явна гэвэл болно. Гэхдээ үнэндээ манай үйлчлүүлэгч гадаад руу сургуульд яваад л түүний хийсэн зүйлийг хүмүүс мартчихна. Харин хэргийн бүх материал ил болоод эхлэхээр танаа охин Солонгос сурахад бас ажил хийхэд хүнтэй суухад ч гэсэн хэцүү болох байх та. Гэт их танил санаа явж байна шүү. Ёну тэнд. Ханиол чи угаасаа Солонгос сурах дургүй үсттэй. Ээж нь чамайг гадаадд сургана. Санаа зовлтгүй. Гэснэ шууд утсаа гаргаж ирээд рекорд хийж байна. Санаа зовлтгүй. Шүүх хурал зориулж биш. Зүгээр баталгаажуулах үүднээс бичиж байгаа юм. Бүгдээрээ хуулиар дагцгаая. Би ийм муухай юм хийсэн залуугийн амьдралыг сүрүүлэе гэж шийдлээ. Гэхдээ шүүх хурал Мэднэ. Их удаан сунжирсан юм болно гэж юу? Гэхдээ би шантрахгүй. Түүнийг сүрүүлж, шоронд оруулж ижил сална. Гадаад явна гинэ. Яв. Хаач утсан бай. Би бүх нийгмийн сүлжээгээр өөрт оногдсон эрхийн дагуу хүчирхийлэл үйлдэхийг завдсан гэд сэвх болно. Хаач явсан. Амьдралыг чинь турш. Энэ гаж донтон гэдэг нэр чамайг дагаж явна. Чи бэлнэ үү? Гэд 5-0 чод гараа явчлаа. Захирал тэндээс хулаагаарай гэсэн. Захирлаа. Хэрвээ дахиад нэг л удаа мөнгөтэй хүмүүсийн талд ажиллавал би боловсролын яамд хэлнэ шүү. Ингэсэн чинь нам нөгөө бацаан харин тэндээс хөөш гэд босоод
улирлээ. Шууд гарын хөшөөд шилбдэж унгаад өөрөө уучлал гуйхгүй бол хууль чамайг байранд чинь тавиад өгнө гэд номонд нь оруулчлаа. Гадаагараад сууж байтал охин нь нилээн бахархсан янзтай байж байна. Одоо яах вэ? Санаа зовлтгүй. Ээж нь татгалзахын аргагүй санал тавина. Тэд нар албан ёсоор миний охиноос уучлалт гуйгаад нэр хүндийг нь сэргээж дахиж ийм огт хийхэ болоод дээрээс нь нөхөн төлбөр өгнө гэж байна. Та сүүлийн үед танихгүй хүн шиг байсан ч гэсэн одоо харин дахиад миний ээж шиг санагдаж байна. Гэд ээжийнхээ гараас бариад ээжигээ налж байна. За ингээд амьдрал нь нэлээд дажгүй өрнж эхэллээ. Нөхөртөө хоол хийж өгöd охинтойгоо сайн харилцаатай. Хүүдээ бас их сайн санаа тавьж байна. Жинхэнэ ээж болсон байх шүү. Нөхөр нь бас бөөн баяр. Эзэгтэй нартайгаад сайхан харилцаатай байна. Тэгэд гэрийнхэнтэйгээ сайхан цагийг өнгөрүүлээд их жаргалтай байж байтал нөгөө дамжин өнгөрөх газрын дарга гараад ирлээ. За дайжгүй юу? Ёй, хүн цочоочих юм аа. Чи сайн бай шүү. Одоо 1-7 хоног үлдлээ. Жаахан гунигтай байна уу да. Тийм ээ. Би ингээд яаж өгөх юм бэ? Машины осол. Тэгвэл би миг даатгалын зорчигчийн гинти ослын даатгал хийлэгчмээр юм ба шүү дээ. Тийм цаг гарахгүй шүү дээ. Гэр бүлээ хайрлахын оронд юу хийгээд гадуур даатгал хөөцөлдөд явж байдаг юм. Юу хөөцөлдөх вэ? Миг даатгал аппликейшнтэй болоод аппликейшн дээрээсээ хизээл бол хизээ шууд даатгал хийх боломжтой болсон. Бас нөхөн төлбөрийн мэдээлэлээ хянах боломжтой. Тийм үү. За тэгвэл ямар тач 7 хоног шүү. Тэгээд хүүхдүүд яах вэ? Тэдэнд хэцүү биш гэж үү? Чи зовлонг нь хөнгөлмөр байвал үлдсэн хугацаанд тэднийг сайн хайрлаж өгөөрэй. Ингэж байна. Дөрс шилжиж нөхрийн ажил дээр нөгөө зэвүүн дарга нөхрийн орон нутаг руу шилжүүлэх тушаал гаргацсан байна. Нөхөр нь дарга дээр очиод "Дарга, намайг уучлаарай. Болсон явдалд үнэхээр харамсаж байна. Эхнэргээд хүүхнийхээ амийг татаж авбал дээр байсан юм да." Гэсэн чи шууд уурлаад нөгөө цаас хайжлаа. "Гүчи дахиад намайг цогох нь уу? Би явнаа. Гэхдээ дахиад миний эхнэрийн талаар яриад үзээрэй. Тэгвэл би тэсэхгүй байх шүү." Гэт яваад өглөө. Оройн эхнэртэй хэллээ. "Януу тэндээс. Натаас л боллоо. Уучлаарай." Ингэж байна. Маргааш нарийн шууд даргатай нь уулзлаа. "Намайг уучлаарай. Хэрвээ сөхөр гэвэл би сөхөрсөн ч яах вэ? Миний нөхрийг битгий шилжүүлээч." "Хөө би ямар мафийн босс уу? Чамайг сөхрүүлээд яах вэ те? Жинхэнэ амьдрал ийм л байдгийг. Хүмүүс өөрийнхөө байх ёстой байрыг мэджээвэл зохилтой." Гэчээд босоо явчлаа. Януарын шууд утсаар нэг тийшээ залгаад. "Байна уу? HK корпорац. Би шинэ барилгын төслийг хариуцж байгаа Ионо хуульч байна." Дарга гайхаад гяс буцаад ирлээ. "Бидний авилгал өгсөн төрийн албан хаагчдын нэрс дунд Ч Сунчул гэж хүний нэр байна уу? Шалгадах. За баярлалаа." Гэсэн нөгөөх нь цагаа дарж байна. "Та хэн бэ? Та юу вэ?" "Би юу? Танай ажилтны эхнэр байна. Яасан?" гэж авна штт. Дахиад 5-0. Асуудлын шийдчлээ. Удалгүй харин хүүн хичээлээ тараад явж байхдаа гинт нүдэн бүрлзээд юм мөргөд унчлаа. Тэнд харж байсан эмэгтэй шууд түргэн дуудаад өгдөг. Манай ид эмнэлэг дээр гялс хүрээд ирцгэлээ. "Эмч, нүдний торлог бүрхэвчийн гэмтэл гэдэг өвчнөөр өвдсөн байна. Яагаад тэгсэн бол? Энэ өвчин экивчлэн удамшдаг юм. Зөвхөн аав ээж нь ч биш. Эмээ өвөө нь өвдөж байсан бол удамшина гэж байна шүү." Януу бодсон чинь ээж нь яг тийм өвчнөр өвдөж байсан болж таардаг. Гадаагараад нөгөө төр саатах газрын даргатай ярьлаа. "Манай ээж ийм өвчтэй байсан. Гэхдээ би түүний жинхэнэ ээж биш шүү дээ. Ягаад манай ээжийн өвчин түүнд удамшиж байгаа юм бэ?" "Чи одоо түүний ээж шүү дээ." "Шудраг биш байна. Би түүний жинхэнэ ээж биш." Ингээд уурлж байна. Тэгээд тэр өрөө хүүгээ тэрврээд "Зүгээрээ. Чи хүчтэй хүү шүү. Удалгүй хагалгаанд ороод эрүүл болно мэдүү. Ээж нь аавынхаа царайг сандаггүй юм. Ээжийг ч бас дандаа буруутгаж үзэн яддаг. Би ээжийнхээ бүх хувцсыг шатаасан. Ээж бит хоёрыг орхисон гэд аавыгаа ч бас үзэн ядсан. Харин өнөөдөр хайрлах хүнтэй байна гэдэг ямар сайхан юм бэ гэдгийг ойлгож байна. Гэж байна. Өнөөдрийг хүртэл манай хүн хэнийг ч хайрлаагүй амьдэрсэн юм байна. Маргааш нь хүн хагалгаанд ороод Януу гадаа хүлээж байна. Тэгсэн нөгөө дарга цаг болсон гэд хүрээд ирлээ. Таксинд суугаад хуучин амьдрал руугаа буцах юм байна. "Би явж чадахгүй. Тэр надаас болоод өвдсөн. Би зүгээр тэднийг яаж орхих юм бэ? Би эндээ үлдээд хааруу ханиул хоёрын ээж нь болоод амьдарч болохгүй гэж үү? Хэрвээ болно гэх юм бол би үлдээ." Манай хүн нэлээд өөрчлөгдсөн bay шүү. Хадагтай. Та ойлгохгүй байна. Хэрвээ та одоо явах юм бол хааруугийн удамшлын өвчин тантай хамт алга болно гэж байна шүү. "Тийм гэж үү?" "Тийм ээ. Хурдан суу." "Тэгье, би явъя. Гэхдээ салхас гүйцэтгэгчгээд ирье." Ингээд зүхтаачлаа. Дараагараас нь юрбусын хүчээрээ тогтоогоод унгачлаа. Тэндээс харин нэг тоормсгүй машин ирж байна. "Юу вэ? Холдоорой." Яг ирээд мөрөх гэтэл дарга машиныг зогсоогоод "Зөвхөн салхас гүйцэтгээрэй. Хурдал" гэд явууллаа. Тэгээд Януу эмнэлэг рүү яваад орлоо. "Хануул хичээлдээ явлаа" гэд байж байна. "Байц" гэд очиод тэврээд авна. "Миний охин сайн жүжигчин болж чадна. Өөртөө итгэлтэй байгаарай заа юу." За. Яасан бэ? Гинэт намайг хайрлаад байх чинь" гэд явлаа. Тэгээд хааруу дээр очиод "Миний хүү хүчтэй байгаарай. Ээж нь нэг тийшээ явчаад хүрээд ирий. Чи ганцаараа түр байж чадна үсттэй." "Тийм ээ, чадна ээж. Гяс явчаад ирдэ. Ингээд та уйлаад байгаа мó?" "Үгүй. Миний хүү ээжигээ зөндөө хайртай гэдгийг мартаж болохгүй шүү заа юу." "За, би ч бас танд хайртай шүү.
Тэгээд эцэст нь нөхөртөөгөө уулзлаа. "Яно, чи ядарлаа. Явж юм мэдчихэд ирдэ. Чи намайг дахиад хайраа гэж дуудаж болох уу? Гү чи өөрөө битгий гэв үсттэй." За болно. Хайраа. Уучлаарай. Би хэсэгтээ чамайг орхих болох нь. Хүүхдүүдээ сайн хараарай. Хоол идэх оронд ч нү. Тэгье. Сайн харж бай. Газ явчихад ир. Гэд явлаа. Сүүлийн удаа уулзаж байгаа гэдгээ яаж мэдхүү дээ. Ингээд Ёно маань явлаа. Нүдэ нээх үед эмнэлэгт. Хуйлч Ёногийнхаа амьдрал сэрж байна. Шууд эмнэлгийн хувцастай Харугийн эмнэлэг рүү гүгээ түрээд ирлээ. Тэгсэн байдаггүй. Гэртээ яваад очтол шал өөр хүн байж байна. Энэ хануул Хару хоёрын гэр биш үү? Тим хүмүүс байдаггүй. Та хайл андуурсан байна. Ингэж байна шүү. Тэндээ жаахан гүнгэлт суулаа. Олдохгүй нь бололтой. Тэр аваар хайгаад ч олж чадсангүй. Сургуулийн автобусыг тосоод очих үед шал өөр хүмүүс байж байна. Тэгэд 1 сарын дараа Ёно маань киноны ихэнд гардаг прокурорт нэг флаш өгöd. Энэ бол HK корпорацийн авилгын баримт. Бас хууль бус ажиллагааны баримтууд бүгд байгаа. Юу? Энийг яагаад надад өгч байгаа юм бэ? Болдог бол би өөрөө шүглүүлэмээр л байна. Гэхдээ чи энэ тал дээр надаас илүү шүү дээ. Чи яагаад ингэж байгаа юм? Чи уулны ийм хүн биш шүү дээ. Сүүлд би нэг зүүдэлсэн. Их гайхалтай хар дарсан зүүд. Тэр зүүднийхээ дагуу амьдарч байна да. Ингэж байна шүү. Тэгээд гэрээ нүүлэхээр боллоо. Чи яагаад нүүж байгаа юм бэ? Энд би ганцаардаад байна. Тэгээд өөрийнхөө юмнууд дундаас ээжийнхээ альбомыг олдог. Тэр альбом дотор нь ээжийнхэн зураг байж байлаа. Зургийг нь гаргаж ирээд сайн хартал нугалсан зураг байж байна шүү. Нугалсныхан цаана харин аавынхан царай байж байна. Тэгсэн тэр нь нөгөө түр саадах газрын дарга байж байна. Аав нь үйсэн байна. Зургийнх нь ард харин энэ дэлхий дээр та хоёроос минь эрхэм зүйл нэгч байхгүй. Хайртай шүү гэд биччихсэн байна. Ёно тэр үед аавыгаа уучлуу бололтой нэлээд удаан уйлцуулаа. Тэгээд "Аава, та намайг харж байгаа бол уучлаарай. Таныг зөндөө их санаж байна шүү" гэж байна. Тэгээд ээжийнхээ дурсгал дээр яваад очлоо. Нөгөө зургаа жаазанд хийж авчиж тавиад "Ээж, би таныг надад ямар их хайртай байсныг ойлгосон. Аав ихч бас та хоёрт баярлалаа. Дахин уулзах хүртэл сайн сууж байгаарай" гэд явж байна. Тэгээд Ёно маань Шинэ Зеланд руу аавынхаа амь өргөцсөн газар руу очиж үзэхээр онгоцсон суудаг. Тэгсэн тэнд нь Хару ороод ирж байна шүү. "Хару, чи юу хийж байгаа юм бэ? Нүд нь яаж байна? Энийг уншиж чадах уу?" "Би үсгээ мэднэ. Та яаж миний нэрийг мэддгийг?" гэсэн чи цаанаас нь Хануул. "Хару, чи юу хийгээд байгаа юм бэ?" Харин Хануулийн цаанаас нөхөр нь гараад ирлээ. "Уучлаарай. Манай хүүхэд танд саад болсон уу?" гэж байна шүү. Тэгээд бөөндөө нэг игнэнд сууж таардаг. "Ингээд та нар яагаад Шинэ Зеланд явж байгаа юм бэ?" "Ээж үхээд удаагүй байгаамаа." "Чимээгүй." Манай эгч тэнд байдаг юм аа. Тэгээд очиж уулзах гээд." "Тийм үү. Та харин яагаад явж байгаа юм бэ?" "Би аав дээр очих гээд." Тэгээд Ёно маань энэмсэглэж байна. Дахиад хайрлах хүмүүстэй боллоо шүү дээ. Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юм а гэд дуу байдаг баха. Киночд байла. За манайхан кино таалагдсан бол лайк мартваа. Киночдын маань 2 жилийн ой болж байна. Сабаа дарж амжаагүйсэн хүмүүс маань 2 жил сабаа дарахгүй үзсэн байж тээ. Яг одоо цаг нь. Манайхан сабаа дараарай. Сабаа дарсан манай царайлгууд харин лайка дараарай.